Орой минь үзэгчтэй. Энэ бол 2 дугаар суваг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Номтой Баяр оролцож байна. Танд орой минь төргий. За танд ч гэсэн орой минь төргий. Энэ бол цензургүй яриа. За тэгэхээр би таныг цензургүй ярианд жил гарan уриллаа. Тэгээд миний урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Урилга явуулсан. Тэгээд жил гарan бас бэлтгэлээ. Би таныг хөдөө явж байгааг сонсоод амжиж ирэхгүй бол яана гэж бодож байлаа. Та хизээ ирв? Өнөө өглөө 6 цагт ирсэн. Ямар хэрэгээр хаашаа яв? Манай Доронтын Дашвалбар сум. Манай Санжаа сүрэнгээ зөрөг агсны одоо уугуул нутаг улсын тэргүүний сум болоод тэгээд тэнд бас баяр хуваалцах шүнтгэлээ үзүүлэх гэж бас бодсон. Тэгээд нэлээд бүтээн байгуулалтын ажлыг бас эхлүүлж байгаа тэнд. Юу хийж байгаа юм тэнд? За тэнд ер нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр залуу сургалтыг барьж байна. Бас өөрсдөө нь хүч хөдөлмөрөөр. Тэгээд энд нэг зүйлийг бас үлгэр дуурайл болгож орон нутагтаа эхлүүлээ гэж. Манайхан дандаа жижиг дунд үйлдвэрлэгээ яриа сурчиж. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн суурь нь өөрөө томоохон бүтээн байгуулалт, томоохон үйлдвэрлэлийг дагаж хөгжиж идэг. Тэгээд Дашвалбар суманд махан бүтээгдэхүүний чиглэлийн томоохон үйлдвэрийг ард иргэдийн оролцоотой мөн бас өөрийнхөө зүгээс бас дэмжлэг тусцаа үзүүлээд хамтдаа нэг томоохон үйлдвэр барих тийм ажлын гарааны эхлэлийг бас тавьсан. За таныг би 45 дугаар сургууль сонссон гэдгийг 45 дугаар сургуулийг төгссөн гэдгийг олж мэдлээ л дээ. 45 дугаар сургууль бол ерөөсөө энэ Улаанбаатарын ер нь улсын хэмжээний аль толгой сайтай математикт сайтай хүүхдүүд төгсдөг штеп. Тэгэхээр та математикт ер нь хэр байсан бэ? Би 1-р 10 жил 6 дугаар анги хүртэл байсан. 5 дугаар ангид онц төгсөж ирсэн. 6 дугаар ангид дунд. За арай чадна л дунд төгсөж байсан. 10 жилээ юу? 10 жилд. Тэгээд 8-ийн улсын шалгалтыг өгөхөд айлгүр геометрик хойлонгийн ноц өгч ирсэн. Би таныг янз бүрийн тооны олимпиадад төрүүлжсэн болов гэж бодсон юм л та. Хиймдээ сайн байсан. Бас улсын олимпиадад сургуулаа төлөөлөд 2 ч удаа химийн олимпиадад явах одоо шаардлагыг ангийн багш сургуулийн захирлууд тавьж байсан. Тэгээд тэр үед яагаад ч бас нэг өөртөө нэг итгээгүй. Тэгээд тухайн үе миний нөгөө зан характерт нэг л их боломжгүй санагдаад. Хим үү? Хими. Ийм ч би ч өөрөө их сахилахгүй хүүхэд байсан. Гинт одоо улсын олимпиадад яваадахаар тэгж онгонд ороод яах вэ гэдэг. Нэг хэв маягтал нэг үнч байх гээд явж байгааг. Тэгээд сахилахгүй хэм маягтай үнэнж байгаа та Америкийн нэгдсэн улсын Индиана мужийн сургуульд явсан юм болж байна уу? Яхаа тэр чинь бас хожмол та. Төгсөөд яваагүй юм уу та? Төгсөөд явсан. Нэгдүгээр сургууль чинь одоо нөгөө шилдэг хүн болгонд мэдэн дээ баяраа багшин шав байсан. Тэгээд 45 бол математикаараа сайн гэхдээ нэгдүгээр сургуультай зүүрлэхэргүй. Харин хиймээрээ их сайн. Тийм сургууль. 10 жилдээ 2 сургууль дамсан. Би таныг Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагаар төгссөн гэж сонссон үнэн үү? Бизнесийн удирдлагаар анх бол уулуурхай эдийн засгийн чиглэлээр нэгдүгээр курстэй. Тэгээд тэр маань надад ягаад ч нэг тийм хичээлийн хөвч хүнд санагдчихсан миний сонирхолч угаасаа биш байсан. Тэгээд бизнесийн удирдлага руу шилжээд төгс курст манай зөвлөх багш дуудаад тэгээд авсан одоо электрик курс гэх сонгон суралцах ангиудад ч хараад тахад дандаа нийгмийн чиглэлийн анги одоо улс төр судлалын хүн болох юм шүү гэдэг. Тэгээд тэргээч бас өөрөө нэг тайлж мэдээгүй сонирхлоор аваадсан. Тэгээд улс төр судлаач практик бизнесийн хос мэргэжлэр төгссөн. Уул уурхайд сонирхолгүй хүнийг уул уурхай чиглэлээр явуулсан гэхээр аавын чинь нөлөө байсан уу? Байлгүй байх уу. Тэгээд улс орны бас эдийн засгийн хэтийн хөгжлийн чиг хандлагыг ч бас харж ирсэн. Тухайн үед одоо өөрийнхөө хэв маягт үнэнч сахилахгүй гэд те ийм хүн яг тэр үед улсын хурлын гишүүн болно ч гэдгийг юм уу улс төрч болно гэж бодож ирсэн үү? Бодож ирсэн. Яагаад тэгэхээр манай өвөө чинь бас төрийн томоохон зүтгэлтэй хүн байсан. Надад бол бас үлгэр дуурайл болж ирсэн. Гэхдээ тэр үед бол мэдээж
одоо нэг 13 14 настай хүүхдийн улс төрийн төсөөллийг бол их том даргаар л том хар машинаар л төсөөлдөг. Ямар ч байсан их доороо их олон зэргүүттэй юм байна. Бас томоохон шийдвэр бас гаргадаг юм байна. Хариуцлагатай ажил юм байна гэд тэр бүхэн хэмжээнд л төсөөлж л байсан л та. Тэгээд төгсж ирээд та 4 жил тагнуулын ерөнхий газарт ажилласан баг юм. Би бизнесийн удирдлагаар төгссөн хүнийг яагаад тагнуулын ерөнхий газарт ажилд орсныг ерөөс ойлгохгүй. Улс төр судлал буюу энэ хуулийн чиглэлээр энэ бол одоо тэргүүний нэгдүгээр мэргэжил нь, хоёр дахь нь бол дагалдах нь бизнесийн практик бизнесийн чиглэлээр байсан. Одоо хууль гэсэн үг л дээ. Үндсэндээ бол улс төрийн шинжилгээ онч нь гол суурь нь хууль. Америкт бол нөгөө конститюшн 1-2 дээр суурилж явдаг тийм л. Таны аав тагнуулч мэргэжилтэй юу? Тагнуулч мэргэжил гэж юу н баг байдгүй шүү дээ. Ер нь салбарын экспертүүд түүн дээр мэдээж одоо бас гүйцэтгэх ажлын онол арга зүй сурж тэргээр явдаг. Тэрнээс биш яг одоо тагнуулч мэргэжил гэж юу байх вэ? Ерөнхийдөө бол хууль эрх зүйн чиглэлээр бол суурилдаг. Манай авшил бол уулуурхаа маркшит мэргэжилтэй. Хойно Оросд төгссөн. Тэгэл төгсөд ирэхэд нь тухайн үеийн нах юмнаас санал болгоод тэгэл ажиллаж байсан. Миний хувьд ч гэсэн бас л яг адилхан түүхтэй. Танд хэн санал болгосон тагнуулын ерөнхий газар ажиллахыг? Нэрийг хэлээд яах вэ? Гэхдээ намайг оюутан байхад төгсгөөс 6 сарын өмнө болсон өвчнөөс нэг хүн над руу залгасан. Би итгээгүй интернет нь. Хэрвээ сургуулийн амжилттай төгсөх юм бол энэ байгууллагт өөрөө ч авахар сонирхож байгаа. Тэгээ өөрч надад юм ярьсангүй би ч бас тоглоод байгаа юм болов. Дуугийн сонсохоор хижээл насны нэлээд юм хариуцлагатай яриатай хүн байсан. Тэгээ тэр даруул ойр дотны хуусуудар залгаад нэг ийм нэртэй хүн над руу залглаа. Үнэн юм худлаа мань ихтлаад өгч гээд. Тэгээ харахгүй юм байсан. Сургуулаа төгсч ирсний дараа 2-7 хоногийн дараа яг одоо 2001 оны 9 сарын 11-нд 2 өндөр унж яхад дуудагдаад гадаа номхон зогсож байгаа тэгэл орж ирсэн. Гэхдээ би чинь зүгээр шууд тагнуулч гэж ярьдгүй шүү дээ. Чинь гүйцэтгэх ажил гэж ярьдаг. Анх бол туслах ажиллаар орж ирсэн. Тэгээд тусгай сургуулийн нас төгссөн. Тэрэндээ тэнцсэн. Тэгээд гүйцэтгэх ажлын эрхээ аваад цул аваад тэгэл яж ингэ. Ямар цултай вэ та? За анх бол дэслэг цулаар эхэлж байсан. Одоо ямар цалтай вэ? Яг хөө тэр бэлтгэл офицер гэдэг л томьёолтой. Тэгээд дараа нь 1 жил Монгол Алт компанид төслийн менежерээр ажилласан байна. 2008-аас 2009 он юм шиг байна. Тэр үед чинь би буцаа тагнуулд байсан. Буцаа тагнуулд орсон. 2005-аас 8 он хүртэл бол марк төслийн менежерээр одоо яг энэ CTL гэдэг нүүрс хийжүүлэх шингэрүүлэх тийм төсөл дээр ажиллаж байсан. Тэгээ судалгааны ажил хийдэг байсан. Тэгэд ер нь тагнуултаа байж байхгүй яагаад гинт. За 8 онд би дуудагдсан. Дуудагдсан. Тухайн үед бол бол дарга өнөөдөр Австрали улсад элчин сайд хийж байгаа бол дарга. Энэ эдийн засгийн аюулгүйдийн чиглэлээр ажиллаач. Тэгээ би ер нь тэр үчин магистра хийх гэм төлөвлөгөөтэй байсан. Тэгээ 2 ч удаа дуудаа тэрэнд нь ер нь уцаар би ер нь ажиллах боломжгүй гэдэг. Тэгээ 3 дахь дуудахад нь нэлээд бодож байгаа. Ойр дотных усуудаа бас зөвлөж байгаа. За ер нь очие гэдэг. Тэгээ уулзсан. Ягаад эдийн засгийн аюулгүйдлийг чиглэлээр ажиллахад өөрөө чинь сонирхоод байгаа юм гэхээр ийм шалгууруудад нэгдэж байна гэдэг. Тэгээ гол нь яг та ашиг сонирхлын зөрчил байхгүй. Тэгээд тодорхой хэмжээнд бас хэл усны болон бизнес эдийн засгийн онл практикийн мэдлэгийг бас нэлээд харж ирсэн баг. Тэр чиглэлээр л ажиллаж байна. Үгүй эдийн засгийн биш ашиг сонирхлын зөрчил байхгүй гэхээр би харин ч таныг ашиг сонирхлын зөрчилтэй мөртлөө тагнуулын ерхий газарт ажиллаж исэн гэж хэлэх гээд байна. Яг тэгэхээр та өнөөдөр Монголын нэлээд том компани одоо за захирал биш юм аха та өв залгамжлагч тийм үү? Тийм бэжэж эдийн засгийн одоо гэмт хэргийг тагнана гэсэн үг. Тэр талаар тагнуулсан байна. Таны асууж байгаагийн цаад ойлголтоор бол эсрэг тесрэгээр эдийн засгийн аюулгүй байдал гэдэг маань үндсэндээ бол томьёолыг нь бол гаргаж ирсэн. Олон улсын онл практикуудыг бас нэлээд судалж ирсэн. Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг маань хамгийн энгийнээр бол улсын төсөв
тогтвортой бөгөөд өсөлттэй байх ёстой. Улсын төсвийг бүрдүүлж байгаа за төрийн өмчт аж ахуй нэгжүүдээс авч байгаа одоо дивиденд, ногдлоо шиг мөн одоо татвар аж ахуй нэгжүүдээс авч байгаа татвар тий. Тэгээд мэдээж импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой хэмжээнд бас стратегийн гол бүтээгдэхүүнүүдийн хувьд бол улс орн маань одоо бусдаас хараат бус байх. Ийм л ерөнхийд тийм томьёолууд бол байдаг энгийнээр бол. Тэгэхээр бизнесийн салбар тодорхой одоо хугацаанд ажиллаж исэн маань маш их дэм болж ирсэн. Яаж одоо энэ татвар төлөлтийн цар хүрээг нэмэгдүүлж уулмаар төсвийн тогтвортой бөгөөд өсөлттэй байдлыг хангах уу? Яаж одоо энэ бусдаас одоо хараат импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх үү гэдэг нь бол хөшүүрэг болж ирсэн. Та ардын намд хэзээ хэлсэн бэ? Ардын намд бол сэтгэл зүрхээр бол их олон жил өмнө хэлсэн. 2004 онд элс гэж нэг явсан. Тэгээд тухайн үед нэг гүйцэтгэх ажилтан байсан учраас гүйцэтгэх ажлын тухай хуулинд улс төрийн намын хариалт байж болдгоо. Тэгээд сүүлд 10 онд хэлсэн. 10 онд элсээ та баг хурлын гишүүн хэзээ болсон? Тухайн жилдээ баг хурлын гишүүн болсон. Тэгэхээр харин би таны карьерийг ямар хурдтай карьер вэ гэж боддог байхгүй юу? 10 онд элсээл тийм үү? 11 онд нь тэр жилдээ ардын намын баг хурлын гишүүн, 12 онд дэд сайд нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамны. Тэгэхээр бусдтай нэгэн адил би таныг мөнгө өгж жагаад тэр намын баг хурлын гишүүн болоод дээрэс нь дэд сайд болцсон болов уу гэж бодоод байгаа. Тэгж хардаад байна. Тэгж хардаад байна. За нэг бодлын бас бусад одоо намын гишүүд буюу баг хурлын гишүүд тодорхой хэмжээнд маш олон жил хичээл зүтгэл гаргаж баг хурлын гишүүн болдог. Тэдгээр улсуудтай харьцуулах юм бол хүмүүс ярьдгаар бол гэрлийн хурдаар болох нь болсон. Тэрний хөшүүрэг нь юу байсан бэхээр бас тодорхой хэмжээнд төгссөн сургууль, хоригдлуулсан мэдлэг боловсрол ажиллаж исэн дадлаг туршлага маань тэр цар хүрээгээр намд бас хэрэгтэй байсан болов уу гэж бас би боддгийн. Тэрүүгээрээ бас үйлдвэлсэн баг. Үеийн залуучдын бодлого бол мэдээж байсан. 10 онд бол за ер нь бол бас залуучууд 70 оны сүүл 80 оны ихэнх үеийн залуучууд бол орох хэрэгтэй юм байна. Ер нь намд бол тухайн үед бол бас шинжлэх бол нэлээ хийж байсан. Тэгээд хүүхд талаасаа ч бас энэ намтай бас ашгүй холбоотой юм л да. Тэрнээс ч мөнгө төгрөг өгөөч гэдэг юм уу. Ер нь бод түүх бол тэр үед яг би Лос Анжелест явж ирсэн. Тэгээд ардс нам засгаас гарах боллоо. Нам дангараа засгаа барих нэ. Тэгэхээр ер нь залуучдын холбоо бол одоо бос өвчнөх бол бодлого бас явж идэг. Тэнд бас залуучууд сурж хүмүүжиж төлөвшж идэг. Тэрүүгээрээ бас ахиц дэвшилттэй явж байгаа залуучууд нь хамт олонныхоо дэмжлэгээр одоо дэд сайд төрийн нарийн яам агентлагуудын одоо газрын дарга ажилтнаар бас очиж идэг. Тэгээ манай хамт олон 2 удаа хуралдсан байдгийг. Эхлээд удирдах зөвлөлийн төвшөнд. Намзэх үү те? Тий. Тэгээ 2 залууга ямар ч байсан дэд сайд санал болгоод одоо манай сод үлэг гишүүн битэрийг бас санал болгоод тэгээ нёгийг нь аавна гэдэг. Тэгээ болс өвчнүүд өрсөлдөө ихтэй нам штэ. Тэгээ шат дараалтаа бас олон хурлууд болсон, олон санал хураалтууд болсон. Тэгээд ямар ч байсан залуучдын холбооноос бол ер нь нэг мест гараад залуучуудаа бас боломж олох нь зүйтэй байна. Улс орны ирээдүйн хөвчтөр, намын бос өвчний бодлогын хөвчтөр. Тэгжил тэгээд яг урд өдөр нь би нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн дэд сайдаар томилогдож байгаа гэдгээ мэдсэн. Тэгэд та айгаагүй юу? Одоо жишээ нь төрийн өндөр албан тушаал та хашиж байгаагүй шүү дээ. Тэгээд одоо яамны дэд сайдаар очино гэдэг бол айгүй том хариуцлага шүү дээ. Мэдээж одоо айлтгүй айлтаас өөр одоо ямар бас орлуулж болох үг гэж болох вэ? Гэхдээ ер нь зүгээр одоо болгоомжлолч гэх юм уу, имэйлт ч гэх юм уу те. Яг тэгэхээр чинь өөрөө засгийн газрын гишүүн. Тэгээд нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн салбар маань ядуурлал ажил хөдлөл ихтэй. Дундаж эдийн засгийн давхарга бий болоогүй манай нийгэмд бол асар том хариуцлагатай. Тэгэхдээ энэ бол нэг талдаа асар том боломж. Өөрийгөө юу хийж чаддгаа таниулах том боломж байсан. Тэргээ бодохоор мэдээж одоо мөрөөдөл зорилготой хүрэхин тулд энэ бол тэгээд бас үеийн олон залуучуудын бас
одоо мэдээж тухайн үед өөрийнхөө үеийн үес хамгийн түрүүнд л одоо дэд сайд болсон. Булган сүлтэй байх хэвээр, хариуцлагатай байх хэвээр. За ингээд танаа залуучдын холбооны дэд ерөнхийлөгчийг дэд сайд болголоо. Гэтэл дараа нь хэрвээ жоохон маруухан ажилласан бол энэ асуудал бол хаалтал болно. Тэгээд үеийн шаардлага байсан. Тэ. Тэгээд яа харахгүй бас улс төрд бол орсон олон шалтгааны нэг бол том бухимдал. Энэ бухимдлаа тайлж бас зөв өнөвчтэй ажил гарц гаргалаа гаргаж энэ салбарт ажиллах нь бол зөв юм байна. Мэдээж бол шинэ салбар байсан. Тэтгэвэр тэтгэмжийн талаар ажилгүйдлийг хэрхэн бууруулах талаар за ажилгүйдлийн тал дээр бол бас тодорхой ойлголт бол байсан. Бас ажил олгогч салбартаас ажиллаж ирсний хувьд бусад одоо ингээл эрүүл мэндийн маш олон асуудал одоо хөгжлийн бэрхшээлтэй ирдэ тэ өчөөрөөс хүүхдүүдийн асуудал гэдэг гэх мэтлэн бас тийм мэдхгүй асуудлууд бол байсан. Энэ яам маань өөрөө маш том амьдралын яам л да. Хүний амьдрал тохиолдог бүхий л асуудал энэ яамдаас хариалагддаг. Гэхдээ 5 сар хийсэн шүү дээ та. Тэгсэн. Дэд сайдыг. Тэгээд 5 сарын хугацаанд юу хийж амжилсан юм? За 5 сарын хугацаанд бол баггүй ажлыг бол би явах одоо манай хамт олон яамны бүрэлдэхүүн тухайн үед миний бие ороод 59 хүн байсан. Манай Ганди сайд бол өнгөр усад эчин сайдаар томилогдохтой холбогдуулаад гадаад яам руу шилжчихсэн. Бидний 59 бол нэлээд ажлыг бол хийсэн. Хагасаа бүтэн сая өдрөг бол бид нар суудаг байсан. Янз бүрийн одоо асуудлуудыг гаргаж хоорондоо одоо мэтгэлцээний зарчмаар энд бол одоо сайд ажилтан гэдэг юм байхгүй. Бүгдээрээ сууж байгаа л чөлөө цагаараа ч гэсэн сууж байгаа л бид асуудлуудыг шийддэг л байсан. Одоо яг ингэж хэлэхээр одоо за та энийг хэрвээ дараа нь цензургүй ярианд энэ салбараас хүн өргөдвөл та асууж бол бидний боловсруулж ирсэн тухайн үед боловсруулж ирсэн 17 төсөл хөтөлбөр өнөөдөр хөдөлмөрийн яам хүн ам нийгмийн хамгааллын яам бол хуваагаал аваад хэрэгжүүлээд байна. та яг тэр 17 төсөл хөтөлбөрөөс одоо хамгийн бахархдаг тийм ээ би энийг эхлүүлсэн шүү дээ гэж боддог тэрийг хэлэх үү? Тэгээ хамгийн түрүүнд ер нь гол бодлого маань яг хүн лугаа чиглэсэн ямар байх хэвээр юм бэ? Тэгэхээр энэний эхлэл нь юу гэсэн бэхээр ердөөсөө одоо хүний хоёр хуваая. Хөдөлмөр эрхлэх боломжтой чадамжтай гэсэн нэг категори гаргачих. Эдгээр лөө чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо төлхөө явуулъя. Санхүү эдийн засгийн хөшүүргүүдийг гаргаж ирээ. Тэдгээр улсуудыг ажил авах тэр эдийн засгийн сонирхлыг ажил олгогч эзэдүүдэд бас гаргая. Тодорхой хэмжээнд одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс нь хөнгөлдөгч байдаг юм уу? Ажил олоход хүндрэл бэрхшээлтэй иргэдийн том яллыг бол гаргаж ирсэн. Нөгөө талдаа тэр хүчин халамжийн бодлогоо сант явж ирсэн. Нөгөө талдаа юухаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Ахмад настангууд байна, тэ? Одоо олон хүүхэдтэй эхчүүд байна. Гэх мэтлэн улсуудыг хөдөлмөр эрхлэх боломжгүй, чадамжгүй гэдэг категорид хуваагаад тэрэн лугаа чиглэсэн нийгмийн одоо халамжийн бодлогыг төлөхөө яа. Тэгэхгүй бол гол асуудал нь юу гэсэн бэхээр халамжийн бодлого бол дэндүү автах байсан. Дэндүү автах байсан. Татвар төлөгчдийн мөнгө ямар ч үр дүнгүйгээр эсэнд тус асгаж байгаа дайдал явахд бол үнэхээр харахад бол харамсалтай л байсан. Тэгээ зөв оновчтой болох ёо. Тэгж л явж ирсэн. Тэр ажил бол одоо үргэлжлэн бол явж байгаа. Хэдийгээр Монгол Ардын нам засгийн эрхэнд байхгүй ч гэсэн нийгмийн хамгааллын бодлого бол зүүн төвийн бодлого үйл ажиллагаа явуулдаг манай намын хувьд бол хамгийн үнэт зүйл. Энэ салбартаа бол бас маруухан ажиллаж байсан. Маруухан ажиллаж байсан. Сайн байсан бол өнөөдөр бас ялагдаач үгүй ч. Гол үнэт зүйл дээрээ бол ер нь бол бас бодлогогүй үйл ажиллагаа бол явуулжсныг бол хүлээн зөвшөөрнө. Та тэгээд 5 сар сайд хийх үедээ, дэцэд хийх үедээ нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан болсон байх. Энэ үнэн үү? Нийгмийн даатгалын. Нийгмийн даатгалын. Нийгмийн даатгалын. Тэр ямар шалгуураар вэ? Тэр ямар шалгуураар ихээр маш олон жил маргаантай байсан нэг асуудал байсан. Тэтгэврийн зөрөө гэж. Тэрний математик аргач одоо таны л анхны асуудал орох нь тийм. Математик аргачлалыг бид боловсруулад тухайн үед бид тухайн үеийн л одоо бас зөв шийдэл байсан. Гэхдээ энэ бол бас төгс шийдэл бол бас байгаагүй. Өнөөдөр ч бас одоо нөгөө зөрүүнөөс бүхэндэлтэй усуд бас байна. Тэр асуудлыг бас шийдчихсэн. Хувь тэнцвүүлсэн тэтгэврийн доод хэмжээг бид 145,200 төгрөгөөр бас тогтоож ирсэн.
бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,000 300 төгрөгөөр тогтоож байсан. Өнөөдөр тэр цаг хугацаанаас хойш 27,000 төгрөгөөр л нэмэгдсэн байна шүү дээ. Тэтгэврээ авах эрх нь үүсээгүй маш олон бухимдалтай ахмад настангууд байсан. Тэднэрт халамжийн тэтгэвэр буюу 103,500 төгрөгийг бас олгож байсан. Гэх мэтлэн хэд хэдэн асуудлуудыг бол шийдэжсэн. Тэгээд тэр чинь нөгөө би чинь дэд сайдаас гадна нийгмийн даатгалын үндсэн зөвлөлийн дарга Тийм байсан тийм. хашижсэн. Одоо манай үйлдвэрчний хэвлэлийн тодголтой манай Ганбаатар гişүн бидэд ажил олгогч эзэдийн холбооны бас Ганбаатар бидэд л одоо энэ зөвлөлт бас нэлээд томоохон шийдвэрүүдийг бол гаргаж ирсэн. Дээрээс нь хүүхдийн одоо эрүүл мэндийн үзлэг тэрнийг бол улс орон даяар бид нар хийж байсан. Тэрний мөнгө одоо санхүүжилтийг бол нийгмийн даатгалын сангаас бид нар гаргаж ирсэн. Таны авга ихч Номтын ханд гэж хүн дэлхийн 2 дугаар дайнд оролцож яваад нэлээд Twitter ухаа юу да та. Тэгсэн. Тэгээд Зөв толгойд улсын Баатар цулгар шагналсан юм уу? Энэ ийм учиртай юм. За олонний яг Номтын ханд гэхээр төдөл хүмүүс бас мэдхгүй байх. Норжмагийн зам гэж та кино үзсэн байхаа та. За тэрний чинь гол дүр юм. Тухайн үед одоо хувьсгал залуучдын хэвлэгээд нэлээд тэм тэргүүний нэлээд нийгмийн идэвхтэй тэм ихтэй байсан. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд одоо Монголоо төлөөлж байлж авч байгаа тэнд нас орж ирсэн. Хаана амир өгсөн юм бол? За яг тэр газрын би харж хэлэхгүй бол болохгүй. Тэ. Ямар ч үсэн тэр амир өгсөн газар нь одоо хөшөө дурсан л байдаг. Жил болгон 5 сарын 9-нд Оросын ард түмэн хүндэтгэл үзүүл цэцэг өргөдөг. Тийм уламжлалтай. Тэр эмэгтэй хөшөөнд. Тэр зураг ч надад байдаг. Тэгээд Зөв толгойд улсын Баатар цул авсан юм. За яг ч Баатар цул аваагүй. Гэтэ өргөмжлөгдөжсэн. Ард түмнээ бол Оросын одоо ард түмнээ Баатар одоо эмээ өргөмжлөгдсөн тийм л юм. Энэ их сонь төг санагдсан л да. Өстой сонь төг. Бид нар таны аавыг бол мэдээд идэг. Нямтайшир хүн Макийн захирал гэдэл мэддэг. Гэтэл ээжийг ч огт мэдэхгүй юм. Ээж чинь хин гэдэг хүн байт юм бэ? За манай ээжийг хулан гэдэг. Юу хийдгүү? Ямар эдийн засгийн ухааны магистр цолтой олон жил одоо хуучнаар материал эмх сангамжийн нэгдэл гэж байхад тэнд эдийн засгаар ажиллаж байсан. Сүүлд их сургуульд багш хийж байсан. Одоо энэ барилгын материал үйлдвэрлэл, барилгын чиглэлээр ажилладаг. Өөрийнх нь сонирхол бол зөв нь муугүй архитектор да. Тэ. Та эхнэр хүүхэдтэй юу? Заавал энэ хувийн асуудал руу орох шаардлага байна. Цензургүй ярэ. Цензур гэхдээ бас би ч олон нийтийн ажил хийж байгаа хүн ярихгүй юм гэж байна. Цензургүйгээд одоо бүх юм цензургүй байсан байж болохгүй шүү дээ. Би зөв нэг зүйлийг хэлдэг. За мэдээж тангараг өргөсөн төрийн түвшээ. Гэхдээ би төрийн түвшээ гэж хэлэхээсээ жоохон болгоомжлдог. Яг тэгэхээр энэ ажлыг илүү би нийгмийн ажил гэж харддаг. Өөрийгөө би нийгмийн ажилтан гэж цолох дуртай. Энэ хүрээндээ бол одоо ажил гэдэг хүрээндээ бүх юм ил тод нэлттэй байх ёстой. Ямар ч асуултанд би хариулах ёстой. Тийм үүрэгтэй угаасаа. Ажлын хүрээндээ л ярилт. Заавал тэгж одоо хувийн асуудал руу тэгж. Гэхдээ эхнэр хүүхэдтэй юу үгүй юу гэдэг асуултанд хариулахад яагаад тийм бэ? Тэр асуултыг хариулаад салхины нэчвэл дараа ямар асуулт түүх юм би бас мэдэхгүй. Та олон хүний зүрхийг амрааж өгөхгүй юм уу? Энэ асуултанд хариулж байсыг л сэтгүүл дээр гадаг энэ асуудал руу байдаг мантхай гэж тэр таны гэргийн мөн үү? Харин тийм би хэлээд шүү дээ. Яг энэ асуудал яхаар ингээл хөврөл юм. За мэдээж өнөөдрийн ярьцлага бол нэгээр дуусахгүй бах. Дараа нь өрөвт ярьцланд орно. Хөврөөл ингээл яваад. Тэгэхээр анханасаа ч би энэ асуудлыг өөрийнхөө ер нь хувийн болон гэр бүлийн асуудлыг өрдөөс унж байгаагүй. Тэгтээ яг эмзэглэм янз бүрийн юмуд бол явдаг. Үнэн худлаа мэдээлэл зөндөө явдаг. Мэдээлэл ихэнх хувь нь бол худлаа л гэж би танд хэлмээр. Таа ч бас өөрөө ганталж байгаа. За би ер нь анханасаа тэн дээр нь цензур тогтоож л гэж байгаа юм. За яг би энэ асуултыг таныг бас гэр бүлээ хүндэтгэд нууж байгаа байх гэж бодоод өнгөрлөө. Тэгээд дээрэс нь ажлаас гадна хувийн одоо нийгмийн ажилтан одоо хийж байгааг хариуцлагатай ажил хийж байгааг аливаа ёс зүйтэй асуудал бол нээлттэй цензургүй байх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр бол одоо нээлттэй байж болно. Хувийн асуудал руу мал бити одоо орооч л гэсэн. Тэгээд эн чинь хардаа зөвхөн номтой хоёртой холбоотой асуудал биш. Тийм бас нэг бусад хүмүүсийн одоо хувийн асуудал бас байгаа шүү дээ. За би таны энэ асуудлыг хүндэтгэж байна. За баярлалаа.
За тэгэхээр Мунзу хойчод ням дөрж Бас л одоо нөгөө жижүүр яас. гэж нэг сенсац биш үү дээ. Та энэ тухай нэг сайн тайлбарлаж өрнө тэнд яриаггүй. Одоо хэрэг явдал юу болсон бэ? Тэр Мунзу ням дөрж хаана вэ? Одоо хаана байгааг нь би яаж мэдэх вэ? Та яагаад мэддэг вэ? Гэхдээ би одоо мэдэх ямар шаардлагагүй. Та хоёрын тэр хэрэг явдал дууссан юм уу? Ямар ч үсэн сүүл сонсох нь л нэг хардтай хүмүүрэтэ тоглоомор нэг саатуулагдсан зурагтай байлаа. Би тэр шоронгоос бичсэн загтлыг олж уншсан. Тэн дээр болохоор одоо улсын хурлын гишүүн Номтой Баяр ингээд намайг хорилоо, дахин хилмигдүүллээ, намайг ингээд шоронд хийх гээд байна гэсэн байсан. Тэгээ та юу гэж бодоод? Үгүй харин би танаас асууя гэж бодод байлаа. Та тэр яг өөрөө тэр хүн тэр загтлыг бичсэн гэж бодож байна. Ер нь Би тэгсэн байга л гэж бодож байна. тийм үү. Бичээгүй мө. Тэгвэл ер нь за би тэр загтлыг сонссон. Зах цугаас нь бол би харсан. Тэгээд ч угаасаа альва худал асуудлыг над уншаад авах шаардлага ердөөсөө байхгүй. Ер нь зүгээр товчхондоо за би нэг одоо удаадаар хэлж байна төө. Тэгээд хэрвээ одоо миний хүснэр болдог бол тань нар энэ асуулт дуусаасаа гэж хүсэж байна. Тэр одоо нөхөр бол миний бас ойр таттай найз байсан уу байсан. Бүр багын нээзүүд байсан юм шүү та. 40 мянган байр л доо. Тэгээд надаас ихтэй хамаагүй байх. Би ч бас багада 40 мянган нэлээ хөдөлгөөнтэй тэр хүмүүс ч бас нэлээ хөдөлгөөнтэй. Тэгээд хожим танилцсан маань нэлээ ойрхон болсон. Тэр нэг зүйл байна л да бас над алдсан алдаанууд бол би тэр хүнд одоо зөндөөл одоо айц нөхөд болох тэр боломжийг бол нээж өгч ирсэн. Гарал үүслийг би харж хүнтэй нөхөрлөдгөө. Тэр одоо хоригдл тэр маш олон жил шоронд оронд суусан гинт хэрэгт ингээд би найз нөхөр болох тэр боломжийг бол хаагаагүй нээлттэй байжсэн. Гагцгүй харамсалтай нэг мөнгө гэж л харж явсан нөхөр юм байлаа л дээ. Гэхдээ зүгээр яг одоо энэ яриг амд амжаачнууд магадгүй телевизээр үзээ сууж магадгүй сонсно биз. Тэр хүнд бол би одоо анд найз нөхрийн хуваар маш их тус болж ирсэн. Афган хүртэл одоо янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай хад хуурамч бичгээр бүрдүүлээ Солонгос руу явуулаад маш олон жил одоо хүүхэдтэй одоо болохгүй л оролж яхад нь одоо зөндөөл бас тус болол одоо хүүхэдтэй бүр номтгоос нэр өгч ирсэн яа. Тэг өөрийнхөө одоо сүүлийн нэр доржоор сүлд нөхсөн. Би номтгоос нэр өгнө гэж над руу уцчихсан. Үгүй хэрэггүй. Энэ бол миний цаашдын залгамж халаа үе удамд байх ёстой нэрээ. Энэ нэрийг битээ өгөр. Ийм дээрээ байсан найзууд. Тэгээ сүүлд нь яасан баахан мөнгө төгрөг надаас суулгасан. Маш их худлаа ярьсан. Тэгээ угаасаа би тэр мөрөдөө тоглолтог янз бүрийн тэр нэг юунд бол тэгээ би ч өөрөө улс төрийн ажил хийж байгаа юм. Залуучдын холбоонд хариуцлагатай ажил хийж байгаа юм. Бас үлгэр дуурайл байх хэрэгтэй. Аль болох засах гэж бол оролцсон үтсэн. Бүтээгүй. Хулгайч бол хулгайчаар л байт юм бэл. Ер нь бол. Одоо бол энэ төр бол би цаашдаа бол нэлээд том бодлогын асуудал би гаргана гэж бодож байгаа юм. Маш олон хүн надад хэлсэн. Номтойроо мэдөө битгий нүнтэй нийлээ. Наа чин бол болохгүй бүтэхгүй шүү. Энэ бол том алдаа байсан. Тэр хутга шүүгний асуудал гарсны дараа хэн нэг их хурлын гишүүний бичлэгийг утсанд байгаа бичлэгийг үзүүлнэ гэж хэлв та. Энэ хүнийг бол зориудаар явуулсан, энэ маргааныг зориудаар зохион байгуулсан гэж яриадсэн шүү дээ. Тэрийгээ тэгээ зохион байгуулсан өөрөө хүлэнж ирсэн шүү дээ. Ер нь тэр Бацрагоос эхэлтээ 12 онд Доронтой аймагт нэр дэвшгээс эхсүүлэл зохион байгуулалт өрнөсөндөө хийсэн. Тэр хүмүүс маань өөрөө хүлэнж өрөөд улс төрийн томд ярьслаа өгсөн байл тэр. Яг намайг хэвлэлийн хурлын дараа тийм ээ би Бацрагтай нэг удаа уулзсан. Тэг нэг уулзсан нь улсын хурлын гишүүнээс шинэ хоёрыг хэлж байна та. Тэ. Өөрөө зургтайгаа л тэг ярьслаа өгсөн байлаа. Нэг удаа л уулзаж гэдэг үр дүнтэй уулзаж. Тэгэл баахан мөнгөөр сонирхлын өдөөгөөд л тэр нөхрөөр баахан хилдэг одоо уран буралтыг яриулаад л. Тэгээ сүүлд нь 2 сая төгрөг өгсөн гэл өөрөө шоолол. Тэр бичлэг нь бол би тэр хэвлэлийн урал дээр тавьсан зориуд 5 минутын бичлэг. Ийм л нөхөр байсан шүү дээ. Харин тэрнээс хойш тэр асуудлыг бол нэг хүн асуугаа болчихжээ. Тэгэхээр Мунзун номдорч та хоёрын асуудал дууссан гэж ойлгож болох уу? Энэ заавал шүүх мөхөр шийдвэр гарах ёстой юм уу? Үгүй юу эсвэл зүгээр тэгээд болцсон юм уу? Дууссан уу? Үн зөв нь бол аль дээр тогтогдчихсон. Аль дээр тогтогдсон. Энд бол яхахгүй зүгээр нэг зүйлийг хэлэхэд хэлмэгдүүлэн шалгасан асуудал бол бий. Тэр хүний одоо гартаа барьсан зүйлийг өөрийнх нь гараас нөгөө хууль сахиулах байгууллагын нөхдүүд маань хурааж авчаад
эдмүрийн баримтаар хурааж авсан тогтоол үлдэхдээ миний нэргээ тавьчихдаг байгаад. Их юм шоу. Цагдаагийн хэвлэлийн байгуул хийсэн шүү дээ. Та санаж байгаа үстэй. Тийм тэгээд би өргөдөл хомдлоо гаргасан тэрийг хянжаасан тухайн үед шалгаж ирсэн прокурор нүртэл за энэ бол ноцтой асуудал болчихъя гэд тухайн мөрдөн байцаагчд бол нэг захиргааны хариуцлага оногдуулсан байлаа. Цолын нэг бууруулсан юм уу? Хошуу цолтой мандах гэж нөхрөөс. Одоо Ахмад болсон зурагтай байлаа. Тэгээд тэр ажлаас нь мултаа нөгөө газар шилжүүлсэн юм уу та. Та тэр явдлаас болоод бүр хутаг хойч хүртэл авсан мэдтэй. Тэгс ч одоо их л муухай юм болж байна. Тэгтээ яах те тэр нэгэн тим хийгээгүүдгээ би одоо хэллээ. Хэрвээ хийсэн бол би одоо хэлж. Таач миний зан характерыг нь гадарлах байх. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, ёс зүг алдаа гаргасан бол би ингэж шившгээ зууралдаад тэр санталтаа зууралдаад ямар ч хэрэг байх. Өргөдлөгөө гарчих над тэр зэрэг бол би. Их хурлаас уу? Тий. Таныг бас их хүүхэмсэг гэж ярих юм. Энд тэнт л гой хүүхнүүдтэй холбогдсон гэл зураг хүрэг явах юм да. Энэ дээр нэг хариулт хэлээч. Яагаад гэгээлэг талаас нь бас харж болдог юм бэ? Хизээний юм та яриад нэг. Хүүхэмсгэл гэдэг. Яг бас одоо сайхан байх хөтэй тэр эмэгтэй хүнийг би мэдлэг босрлоор нь гоо сайхныг харддаг. Сүүлөө тийм болчих. Тэг жоохон багт бол мэдээж гоо сайхнаар нь харлгүй л байх. Гэтэ эмэгтэй хүний гоо сайхан бол дотоод сэтгэл мэдлэг босрлын чимтэм болов гэж боддог. Тэгээд одоо Монголын сайхан дотоод сэтгэлээрээ шүү. Гэтэ бас утаас үерхэж ойр дотн бол явж байсан. Одоо ч ойр дотны харилцаатай байдаг. Найз нөхдөд өвч шүү дээ. Одоо ер нь томоочсон уу? Гэтэ ийм хариуцлагатай ажил хийж байна. Тэгээд ер нь одоо суралцж л байна да. Ер нь тэгтээ зүгээр нэг зүйлийг би хэлэхэд ажил мэргэжлийн хувьд бол за мэдээж мэдэхгүй юм бол зөндөө байдаг. Харин чадахгүй юм бол байхгүй. Тэр асуудал руу бол би өөртөө бол бүр ихтэй байдаг. Хүн л улсын бас нэг алдаж унах. Одоо би одоо цааш таалтахгүй гэл одоо жилийн өмнө л бодож байсан. За тэр чинь бүр 5 жилийн өмнө нэлээд том одоо Германд би магистрийн зэрэг хамгаалж байхдаа тэр нь бас магистрийн зэрэг хамгаалахын хажуугаар бас сэтгэл зүйн томоохон бяцлал байсан юм болов. Маш олон сар би ганцаараа байсан. Зөвхөн 2 хүнтэй би уулздаг байсан. Германд. Тэгэл бас нэг бяцлалын бас байсан. Эргэж бас зөндөөл олон юм бодож байсан. Тодорхой хугацаанд бас нэг өвчин зовлонд нэг ороодож үзлээ. Яагаад тэр нь ингэж байгаа юм бол тэр нь бас нэлээд сахилахгүй олон гомдож өвчснээ гор нь бас гарч байгаа юм болоо да гэдэг өөр өөртөө дүгнэлт хийж л байсан. Яг одоо нэг хүн суралцчлаа гэж та өнөөдөр шилүү төгсгөн биш үү? Бүгд л энд одоо камер ярддаг болсооч биш үү? Гомдож ирсэн хүмүүсээс ер нь уучлал гуйж ирсэн үү? Гуйжсан. За, цензургүй ярианы нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэдхэн минутын дараа эргээд уулзцгаая үзэгчтэй. Эх Юан гүрний түүх. Зөвхөн 2 дугаар сувг телевиз. 6 сарын 2-ноос Навагаас баасан гаригуудад 21 цагаас хүлээн авч үзээрэй. Өмнө агууйг Чингис хааны удам болохоор бэлэг оюун төгөлдөр үнэлэг сайхан сэтгэлтэй нэгэн болох нь гарцаагүй. Дайн дажны ширүүн хөлд төрсөн болохоор алсдаа их Монгол улсын төрийн жолоог атгах хувьтай буйзаа. Хувлаа гэсэн нэрийг хайрлаж байна. Хувлаа хаан. Өглөөний үзэгчтэй ажлын өдөр мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Жич мэдээгээр хөтөлбөр үргэлжилж байна.
Цаг үеийн онцлог хүмүүс шуурдаг ярилцах танхимын энэ удаагийн зочноор. Өдрийн минь 225 эдийн засгийн тойрог нэвтрүүлгээ бүлээн авч үзнэ. Мэдээ үргэлжлэж байна. Дэлхийн дахин болж буй явдлыг хүрэхэд бэлэн боллоо. Орой мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Маргаашийн цагтаа дахин уулзцгаая. Энэ бол 2 дугаар сувг. Энэ бол 2 дугаар сувг цензургүй яриа үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Номтой хоёр оролцож байна. Тэгэхээр ерөнхий сайд Алтан хувийн хүргэн Дэнцэн гэж нэг нөхрийг өөрөө 17 тэрбумын тендерт ялсан гэдэг баримтыг анх гаргаж ирж тавьж исэн нодлон үдид бахан. Та тэр баримтыг яаж олсон бэ? Ямар баримт ч олон баримт байгаа шүү дээ. Тэр баримт угаасаа бүлгээс Эрдэнэс тавталгуудаар шалах ажлаас гарсан. Тэр ажлаас ихт надаас гадна манай Жэн хөрг шүү. Содотор гişүн бид гурваар бүрдсэн ажлаас. Тэгээд Эрдэнэс тавталгуудаар очсон л доо. Тэм холбогдох материалуудтай танилцсан. Гинтийн одоо шалгалт гэх юм уу да. Ер нь очиж үзье. Яг тэгэхээр энэ өөрөө одоо эдийн засгийн аюулгүй байдал талаас төсвийн орлого доктортой байдал талаас мөн бас геополитик гадаад харилцаа талаас маш ноцтой асуудлуудыг бодлогогүй үйл ажиллагаануудыг бол тухайн үед бол эрх хөрөгчд бол хэлж эхэлсэн. Шалкотой байгуулсан гэрээ бол маш буруу байсан гэдэг зүйл байсан байхгүй. Мэдээж тэгтээ төгс судалдааны гэрээ гэж байх та. Тэр үед л бид нар энэ эдийн засгийн хямрал нүүрлэгнэ, урд төстэй харьцаа маань тааг үтгэнэ. Одоо энийг засаж хянах үүрэгтэй сүрэг хүчин ажиллах зүйтэй юм аа. Гэтэл яа харахгүй энэ дундуур буруу бодлого үйл ажиллагаанаас гадна зүү зөксөх үйлдэл бол гарч ирсэн. Тэрэн дээр одоо хайрын сайхан залуу хүнээр те өөрөө ч нэг хийгээг болов гэж би боддгийг. Олон үнэл нэг тийм бүлэглэлийн л нэг үйлдэл нь тэр хүний нэрээр явсан баг. Та ер нь Дэнцэнг таних уу? Танихгүй. Би тэгтээ 2-3 удаа уулзъя гэж уцаар ярьсан. Уцаа аваагүй. Уцсан ч надад байдгийг. Энэ асуудлыг гарахаас өмнө би өөрөөс нь асууж нэгтлээ гэж бодчихсон. Тэгээд ер нь бол гарах нь бол зөв гэдэг би шийдвэрийг бол гаргаж ирсэн. Одоо ч тэрэндээ би өөрийгөө буруутгадаг. Нэг л их шудраг бас яриад л байдаг усуд яг бодит байдал дээр шудраг бишлээдэг байхгүй. Ер нь гарах нь зөв. Тэгээд залуу хүний ирээдүг битээ ингэж баллаа л гэдэг тийм мессежл би гаргаж ирсэн. Үнээр зүү зөксгөл үйлдэл байсан шүү дээ тэр. Сая төгрөгөөр нэг компани худалдаж авангуудаа маргааш нь тэрбум төгрөгийн мүлгээтэй болчдаг. Тэнгүүтээ тэр 7 хоногт 17 тэрбумын тендер авчдаг болохгүй шүү дээ. Бас нэг уянга гэж юмхтэй бас нэг тендер авсан байсан тий. Тэр чинь юу их нэр нь л дээ. Их нэр. Дүү лөө. Ихэр юм уу? Тий. Би таныг ер нь ингээд та улс төрийн талаар шүүмжлэлтэй хандахдаа баримтууд гаргаж ирээд байдаг байхгүй юу? Тэгэхээр би таныг мань хүн яг нөгөө тагнуулд ажиллаж исэн юм чинь тагнуулын сүлжээ байна. Ямар нэгэн баримтыг олох тийм нөхцөл байна гэж хардаад байна. Гүйлтэй тэр чинь тагнуулын тэр чинь гүйцэтгэх ажлын шугамар далд одоо тий олж боломжгүй тэр мэдээлүүдийг л олдог л. Тэгвэл тэр зорилго нь бол хэн нэгэн үнийг буруутгах муутгах биш шүү дээ. Тэр чинь үндснийхээ аюулгүй байдлынхаа хүрээнд л явуулдаг. Материал олдог, тэрэн дээр дүн шинжилгээ хийдэг. Түүнийгээ төр засгийн удирдлага бодлого шийдвэр гаргачдаар бид нэр өгдөг, хургуулдаг тийм л үүрэгтэй. Энэ бол маш энгийн ажил шүү дээ. Тэрнээс тагнуулахаар айл нэг захаа босчвол харшил зүгээл те гудамжаар ингээл хүмүүрдэж юмшиг явдаг биш. Энэ бол цэвэр оюуны ажил. Тэнд сурсан эрдэм гэдэг юм бол биш ээ. Аливаа асуудал дээр хариуцлагатай тоо баримттай ярих л шүү дээ. Тэрнээс биш элдэм нэг тийм сургаар сонссон ч юм уу амт амтсан яриагаар улс төр хийж хийж болохгүй. Тэр бол улс төрийн одоо хариуцлага талаас бол тийм л байх хэрэгтэй юм байна. Зарим нь бол ингээл нэг сонны хэвлэлээр үнэ удлаа мэддэггүй юм сонсон гутаа
Эсвэл нэг энд нэг найз нөхдөс нэг юм сонсонгуудаа тэрийг ингээд юм ямар ч бодлогогүйгээр их хурлын чуулган дээр ярьдаг. Тэрүүгээр бусад улсуудыг төөрөгдүүлдэг. Хариуцлагагүй тийм үгнүүд бол биш шүү дээ. Нэгтэл судлах хэрэгтэй. Олон талаас нь харах хэрэгтэй. Тэгээ эцсийн дүндээ ер нь энийг одоо бүх зүйлийг ярьж болдгүй. Төр нийгмийн аюулгүй байдал талаас харж ингэж би хэлчихвэл нийгэмд маань бас юм буруу ойлголт бас төрчихвээ. Заавал тэр нэг телевизийн өмнө нээлттэй ил яриад ах шаардлагагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл бас тэр ус төржилт гэх юм одоо уул би тэр үгэнд их дуртай. Даанч нь ус төржилт гэдэг нь хов хүний янз бүрийн одоо гин буруутай үйлдэлийг сөхөөдөг учраас тэр нэг муухай болчиход байгаа. Эрүүл ус төржилт бол энэ бол бас маш сонирхолтой. Эндээ хариуцлагатай байх хэвээр ус төржилтөнд хэл хязгаар тогтоох хэвээр юу ярьж болох юм болохгүй. Ярих шаардлагатай бол хаалттай уурлаар ярих хэвээр байхгүй. Тусгаар тогтнолын ордонг барихад таныг 1 тэрбум төгрөг хандилсан гэдэг. Энэ үнэн үү? Үнэн шүү дээ. Би үнэн гэдгээ одоо ярьцлагаараа олон жилийн өмнө зөвшөөрч байсан шүү дээ. Тэгээ нууж хаах юм байхгүй энэ. Тэгээ нэг зүйлийг би таныг бас хүндэж явдаг нэг зүйлийг хэлээ. За юуны өмнө бол тэр мөнгө бол дотрын дараах чөлөөт мөнгө урсгалаас гарсан мөнгө. Тэр мөнгөөр луугаа иднүүлээ, дулаага иднүү хамгаалах тий. Яагаад тэр үеийн улс төрийн нөхцөл байдлыг та өөр эргээ бодоод үзтээ. Хоёр нам буюу Монгол төрийн тулгуур хоёр баг нь маань хоорондоо яаж үзлээд 7 сарын 1-ний асуудал. Ардын намынхны гишүүдийн хувьд бол ер нь нийгмийн сэтгэл зүйн асар их тийм өшөө авалт хорсол төр тогтчихсэн шүү дээ. Тэр байр шатсны дараа. Одоо шилбэл нэг нөхөр таны өөрийн чинь одоо орон гэрээ чинь шатаачвал та бас нэг хүлээцтэй хандаад явахгүй л баг. Мэдээж уурлан гомдно. Одоо өс сонсон сандагч юм а те. Тэрний үр дүнгээр нийгэмд юу болж болох вэ? Энтэй холбоотой яг би тэр ярих эрх бүхэн хүн биш. 3 хүний уулзалт хотын захад болсон. Тэрний 7 сарын 1-ний дараахан. Хэн 3? Би тэрийг хэлэхгүй. Яагаад? Тэр хүмүүс нь өөрсдөө хэлнэ. Би тэднийг ярих хэмжээний тийм том хүн биш. Энэ бол одоо өөрсдөө ч хэлэх байх. Нэг хүнтэй би дээр нэг таарсан. Энэ түүхийг хэзээ нэгэн цагт би задлах ёстой. Би Монголын ард түмэнд үнэн мэдээлэх ёстой гэж өөрөө хэлжил. Тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал. Ямар тач нэг ойлголцол юм байсан. Тэгээд тэр намын байрны асуудал байсан. Энэ хурдхан шиг энэ намын байрыг барьж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах нь зүйтэй байна гэдэг асар том үндэсний юм нэгдлийн хөдөлгөөний нэг л байсан. Дээрээс нь олон талын юу вэ л та шалтгаанууд байна. Манай одоо өвөг дэцүүд энэ намын төлөө, энэ улсын орны төлөө маш олон жил зүтгэж явж ирсэн. Хатглаад одоо манай содмгоо байна те. Одоо бидний л одоо өвөшгөл хүн шүү дээ. Тэгэл хэзээч хурал тасдаггүй, байнга нам дээр очиж идэг, байнга санаа зовж идэг. Тэгээ тэр хүн ч гэсэн бас хэцүү байсан. Би очиод гардуулаад өгсөн юм шүү дээ тэр чинь. Бид нар ярьж хагаад тэгээд манай содмгоо тэр уулзсан дээр очиод өгч ирсэн. Гэхдээ тэр одоо содмгоо өгцөнгөө би өгөөж байгаа юм биш шүү дээ. Тэр оролцоотой байсан тэр. Тэр 7 өнөөдөр одоо сарын шилбэл тэр сайхан байр баригдлаа. Монгол Ардын намын гишүүд өс онцон санаад тийм байна. Үнэхээр сэтгэл нь уужраа сайхан тайтгсан шүү дээ. Урдны байсаасаа илүү сайхан байр бий боллоо. Тусгаар тогтнол гэдэг өөрсдийнхөө одоо үнд зүйлээр нэрлсэн сайхан цагаан урдантай боллоо шүү дээ. Тэрүүгээрээ бахархдаг. Тэрний өмнө зураг авахулдаг. Тэ. Гэхдээ шатсан байр бол баригдчихж болдог тийм үү? Гэтэл 7 сарын 1-нд 5 хүн амир өгсөн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр тэрний өртлөөс тэр чинь хамгийн хэцүү юм шиг. Та тэр хүмүүсийн ар гэр тусалсан уу? Тэр хүмүүсийн ар гэрт яг хувь номтой өргөдгөр бол туслаагүй. Тэр үчин би өөрөө хариуцлагатай ажиллаж байсан. Тэр бол тодорхой хэмжээгээр бол харж үзсэн. Тэр төлөөс бол хэн нэгэн хүний хариуцлагагүй буруу үйлдэлээр болчихсон юм биш. Ердөөсөө бид бүгдийн ч буруу. Тэр тусмаа манай хэвлийнхэн ч энд би буруутай гэж үздэг. Манай улс төрчид буруутай. Бид бүгдийн л буруу. Тэрнээс биш тэр 2008 оны 7 сарын 1-нд би улс төрд байгаагүй тэр намын гишүүн байгаагүй би болтохгүй. Өмнөх хүүхдүүч гэсэн өнөөдөр миний ажил болоод цааш тэр ирээдүйн ажилтай холбоотой.
Манайхан бол нэг бултаад байдаг ч тэр надад хамаагүй би тэр үчин гişүүн биш байсан гэдэг чинь. Энэ бол Монголын нийгэм буруу явж байсан. Төр засгийн удирдлагуудаас эхлээд. Төр өөрөө хэврэгшижсэн л үү шүү дээ. Тэрний тод хямрал мөргөлдөөн бол 7 сарын 1-нд л гарсан шүү дээ. Тэгээ цаашдаа яг энэ зүйл дээр би бас хэлэхэд хэвлэл мэдээлэл маань нийгмийн хамгийн том ёс суртахууны одоо багш, нийгмийг чиглүүлэгч тийм үүрэгтэй. Хитрхи бас ингээд хаяа бас нэг тийм хил хязгаар ёс зүйгээ даваад идэх юм болов гэж би харамсдаг. Тэгээ тэрүүгээр нийгмийн одоо дийлэх масс маань эдийн засгийн чадамж муу, оюуны потенциал муу шүү дээ. Тэрүүгээр мэдээлэл авдаг. Цөөн улсууд сонссон мэдээлэлтэй үлт өөх потенциалтай. Дийлэх нь бол үгүй. Таны үгийг хүлээн зөвшөөрч байна уу? Хүлээн зөвшөөрч байна. Хэл мэдээлэл яг үнэхээр тийм байгаа гэдэгтээ бол санал нэг байна. Гэтэ яг мэдээж би бол нэг зүйлд бол их итгэдэг учраас байнгын хэрүүл урвал хийгээл би ч тэгээгүй энэ ч намайг ингэчлээдэгчлээ би нэг сэтгүүлчийг шүүх цагтаад бол өгч байгаагүй. Нэг сэтгүүлчтэй би хэрүүл ам хийж байгаагүй. Тэ. Яг нэг итгэдэг зүйл нь юу гэхээр Монголын сэтгүүлчд Монголын одоо нийгэм маань нэг альва асуудалд нэг үнэлт өгч өөрсдөө одоо үнэлгээгээ гаргах тийм ухаан байгаа гэдэгт бол итгэдэг. Намрын инх хоёр гэж хүн одоо макийг шалгаач. Эднэр одоо энэ ардын намын санхүүжилтийг хийдгээ улс төрийг худалдаж авч байна. Жишээ нь тэр бом төгрөг гэд сэтгүүлч нар твлийн баг орлоо хийжсэн үү? Би яг тэнд байсан. Тэр чинь нөгөө би чинь энэ хүн энэ намд байж болохгүй энэ намаас бол ер нь гарах хэвээр сайн дураар гарах хэвээр гэж нэг залуучтай жигсаал болсон да. Тэгээ тэр жигсаалд бол би оролцсон. Гол зохион байгуулагчтай нэг нь байсан. Одоо нугаад байх. Тэгэл хариу өгүүлэн тэр баг. Тэгээд шалгасан шүү дээ тэрийг. Танахыг нэлийн шалгасан баха тий. Нэлийн шалгасан. Тэр хүмүүс маань өөрөө эрх мэдэлтэн байхдаа их шалгадаг байсан шүү дээ. Цалингаа тавьж чадахгүй хүртэл асуудал үүсчихсэн шүү дээ. Тэр ус хонцоо юунаас эхэлтэй вэ? Яагаад танахыг шалгаад байдیں۔ Таны тэр жагсаал ер нь бүхэл юм шунал байдаг шүү дээ. Энэ Монзогийн асуудал шунал шүү дээ. Маш их хэмжээний мөнгө өгөхгүй бол нэр хүнд хаалдаашгүй л гэсэн. Үе үед бүхэл юмны ард дандаа шунал байдаг, эрх мэдэл байдаг. Шуналч хоёр талтай шүү дээ. Эрх мэдлийн шунал гэж нэг байна. Эд мөнгөний шунал гэж нэг байна. Өчүүх юм л хүн одоо тийм зүү зөксгүй буруу юм хийдэг шүү дээ. Тэгэхээр инх хоёргоо танаа компаниас ямар нэгэн мөнгө төгрөг нэгчээсэн ч юм уу? Дарамтлажсэн. Тийм зүйл бий юу? Ер нь бол дарамт бол байсан. Маш их байсан. Тэрнээс болж одоо бүхэл бүтэн томоохон одоо үндэсний үйлдвэрлэлч гэсэн маш их цаг хугацаа алдаж байсан. Байнгын мэргэжлийн халтаар, байнгын одоо энэ татвар, байнгын цагдаа тагнуулаар байнгын шалгадаг байсан. Харин бид анханасаа одоо бид гэж одоо ярих нь бас зохимжгүй байх. Одоо Мак гэж одоо компаниг зөвүүсгэн байгуулсан улсууд нь бол манай гэр бүлийн улсууд. Бүх зүйлийг бизнесийн ёс зүй, хууль дүрм журамд нийцүүлж хийжсэн л гавья. Бүгдээ шалгаж ирсэн. Тэгээд юу болж ирсэн? Монгол ардын хувьсгалд нам тэр үеийнхаар хандив өгчөж болоогүй юм уу? Тэгсэн бол тэгэл бүх асуудал зогсох байсан шүү дээ. Үгүй. Маш олон улсууд ер нь хаддаг мөнгө аягаар авалтаа барьж орсон баг та. Та бүхэн бас нэрийг нэлээд их мэднэ. Эзэч бид сүгэрж байгаагүй. Үүний төлөө тууштай л байсан. Цаг хугацааны л асуудал байсан шүү дээ. Мак компани цагаан суургын ордын 34%-ийг төр өөртөө авах шийдвэр гарсан. Санхүүжилт нь 350 сая $. 34%-ийн санхүүжилт. Энэ зүгээр одоо энэ мөнгийг танай компани авчлаа гэж бодё 34% төр төгсөн. Та тэр цагт одоо өнөөдрийн төр засгийг шүүмжлэгч байж чадах уу? 350 сая $. Зөвчлөөрөө бол би тэр асуудалд оролцохгүй. Тэр 34% гэдэг маань өөрөө ашигт малтамлахын тухай хуулиар зохицуулж байгаа. Нөгөө стратегийн ордод орж байгаа шүү дээ. Төр эзэмшүүл мэдээж мөнгө өгöd өөрсдийнхөө хувийг эзэмшээд л явна шүү дээ. Тэр чинь хуулиндаа тийм байх. Тэгээд тэр шийдвэр маань их хурлаар дуутах орж ирэх байх. Энэ хурлд бол би суухгүй. Өнөөдөр бүлэг дээр энэ асуудлыг хэлсэн би тэр үгээр нь хэлээд гараа явсан.
Тэр мэдээж та тэр хуулийн дээр санал өгөхгүй. Ер нь цаашдаа таны улс төрийн карьерт энэ хаалт юм шүү. Та дуугал байх хэрэгтэй болно шүү. Яг тэгвэл танай компанид 350 сая долларын хөрөнгө оруулалт хийчих төр. Тэр 34% эзэмшиж шүү дээ хуулиараа. Тий. Тий. Тэгэхээр одоо та бүхэн чинь ингэ сууж байгаад нэг компани хувьцаа эзэмшигч байлаа гэхэд би таныг одоо ингээд олон нийтийн мэдээлэл хэрэгсээр ил гараа шүүмжлээд энэ чинь болохгүй, тэр чинь болохгүй гэдэг ээж болох уу? Би өөрөө төр тангараг хүрсэн шүү дээ. Ямар нэгэн байдлаар макро үйл ажиллагаанд би оролцдог. Гэхдээ бодлогын хувьд бол мэдээж тэр ч бас надаас нэг шууд салаа явчих юм бас биш шүү дээ. Тэ. Нэгт хуулинд тийм байх. Ер нь зүгээр зарчмын хувьд сая Эрдэс байлгийн бодлогоо гаргалаа. Эзэн 100 гэдэг төлгөөг бас эрх баригчид манаас гаргалаа. Тэр хувийн хвшлийг салгая л гэдэг шүү дээ. Тэгээ нэг зүйлийг би уулуурхан сайдаас асуусан хэрэг анзаарсан бол нэг хоёр баг нь гаргаад ирээ. Нэг нь юу вэхээр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн ашиглуулын коэффициентийг гаргаад ирээ. Нөгөөх нь цэвэр 100% одоо өмчт уулуурхаа үйлдвэрлэлийн тэр ашиглуулын коэффициентийг гаргаад харьцуулаад аль нь илүү ашигтай. Аль нь Монголын төр дээрхтэй, аль нь илүү баялаг бүтээх. Ойлгомжтой тэрийг өөрөө бичээд танилцуулна гэсэн тэрийг танилцуулах байлгүй. Тэгэл одоо ноёдлогын асуудал гэл тэгж завхааруулах юм шаардлага байна. Төр татвараа авалт. Тэгээ төр бас нэг өөрсдийнхөө хийх хэм хэмжээнээс дэндүү хэтрээд завартуулаад байна л да. Тэ. Та ерөнхий сайдын хятадын CCTV төгсөн ярилцлагыг харсан уу? Хараагүй. Twitter, Facebook-ээр л нэг шеэрлж байна. Би ч одоо ярианыхын төснөө сая тойрогтой явж байгаа дэрлээ. Twitter, Facebook дээр би саяхан Facebook пэйжтэй болсон л да. Тэгээд Twitter дээр байдаг ч гэсэн бид баян хүн болгоны бичсүүр нэг уншаад байдаг. Тэгээ үзэн тэрийг. Үзэн. Би таныг үтсэн байх гэж уг нь ботсон. За тэр яг. Үзэн ямар асуудал байна тэн дээр? Та үзэхээрээ тэгээд өөрөө ойлгоно л доо. Яг тэгвэл жирэхгүй ойлоо. Жиргээ Twitter гэснээс Марзан Шаруу гэж нэг аккаунт байдаг. Тэрийг таны гэх юм. Үгүй шүү. Номт 7 гэдэг бол миний цорын ганц миний өөрийн л. Нөгөөдөг чинь нууц юу ч хаягч юм шүү. Үгүй. Тэнд их баримттай. Ард 100 гэж байгаа. Ард 100 гэж одоо эзэн 100 танилтай нэг ард 100 гэдэг нэг аккаунт нээсэн. Тэн дээр бол манай залуучууд байдаг. Аяа би тэрэнд нь орж бас ганц нэг зураг тавилаа да. Нөгөө эдийн засгийн үзүүлэлтийг жигсаагаад тэнд нөгөө хяналт тавих гэдэг нэг 10 хоногийн үйлчлэлтэй нэг юм байгаа шүү дээ. Тэн дээр зураг тавьсан. Марзан Шарва би тийм одоо тэр яг баримттай жирэгдэг хүн байдیں۔ Марцгнах биш. Их баримттай танилцмаар юм байна дөө. Тэр хүн таныг л гэж би сонссон юм. Үгүй ээ. Ардын намын танхаа юм ард үт юм шээ. Үгүй юу. Тэрнтэй шийдлэх юм байна те. За. Таныг улсын хурлдах ардын намын бүлгийн дэд дарга болноо гэж ярих заруудлаа да. Яг тийм яриа бол байдаг л та. Тэгээд нэг удаа энийг бас сөхөж ярьж ирсэн. Тэгээд одоо утгагүй санал хураалтаар олон хүн л дэд даргуулах гэсэн бодолтой байлгүй. Тэ. Би ганц нэг усуудыг бас хадарч л та. Би бас ачаа хариуцлага өрөөд тэр дэд даргын мессенд өрсөлдөе гэж бодож байгаа. Тэ. Бас ойр дотны улс төрийн зөвлөдөг барьдаг усуудтайгаа ярьж утсан л тэ. Болоход бол болно асар их ажил хийнэ. Төрийн гүн ажилд бол нэлээд хутгалтна. Би хутгалтыг гэсэн хүсэл тэмцэлтэй тэрний хажуугаар нь хариуцлах хүлээх асуудал шүү дээ. Ялангуяа Монгол ардын намын ялагдсан үед бол хариуцлагатай ажиллах бол зүг баха. За тэгвэл ардын намын бүлгийн дэд дарга болох таны ажилд амжилт хүсье. Энэ Монгол өрсөлдөн л гэж байгаа шүү дээ. Харин тэгээд амжилт хүсье. Одоо бити болоорой гэлтэй нүш. Америкийн нэгдсэн улс Монгол хоёрын хооронд ил тод байдлын тухай гэрээ байгуулсан гэж яригдж байна. Танаа намын гишүүд энийг мэрсэр сүхэж ярьдаг одоо сайтуудаар тавьж эхэллээ л дээ. Энэ талаар та юу хэлмээр вэ? Ямар хэмжээнд гарсан юм бол доо? Ер нь бол их бага. Их бол гараагүй. Түрүүн би нэг зүйлийг танд хэлсэн те. Улс төрчд бас ярьж болох юм байна, болохгүй юм байна. Шаардлагатай бол хаалттай хуралдаанаараа тэр асуудлаа яригч. Тэр нь зөв гэж. Яг л энэ асуудал бол түүний тод жишээ. Тэр тусмаа дөнгөж саяхан элбэгдэрж ерөнхийлөгч маань одоо хятадсын даргатаа сая уулзлаа.
Тэр тусмаа ерөнхий сайд Алтууяг маань одоо өнөөдөр Путинтай уулзж байна. Хоёр хөрштэй одоо геополитикийн маш том харилцааны асуудал явагдаж байна. Тэгэхэд гурав дахь хөрштэй холбоотой тэр асуудлыг бол яриа дэмий болов гэж бодож байна. Гэхдээ энэ бол маш ноцтой асуудал байгаа. Би тэгэхээр дараагийн Би асуултыг хаалттай уралдаан дээр өөрөө би санал гаргаж байгаа. Тэрийг ер нь бол бид нар чинь Монгол нэг л гэрийн л гişүчтэй бас ярьж болох юм байна, болохгүй юм байна. Тэгээс шүү одоо юу гэдэг ингээл одоо энэ ноцтой асуудал гэж би тэрийг бариад л нэг тийм популизм хөөгд явуудах над тийм ёс суртахуун хүмүүжлээ. Ярих хэмжээнд нь бол би ил болох шаардлагатай ганц нэг зүйлийг зөвлөдөж байгаад угаас ажлаас гарцсан байгаа. Би өөрөө ажил хэсэгт байгаа. Аль нь ил гарч болох юм? Аль нь далд байх хэвээр. Үндснийхээ ээлгүүд геополитик, гадаад харилцаа, эдийн засаг маш олон зүйлийг харах хэвээр. Хоёр хөрштэй харилцах бодлого хүртэл бид нар харах хэвээр. Тэрнээс шүү гэдгийг ирэх баригч нэг ноцтой үлдээчлээ гэд тэр болгоныг гаргаад иж бас болохгүй. Эцсийн дүндээ бид нар чинь нэг л гэрт байгаа усууд шүү дээ. Заавал тэгж хэмэлдэх юм шаардлага байна. Тэр асуудлыг гаргуул одоо юу гэдгийг одоо очков нь улс төрч номтой ирч гэдэг юм уу те Монгол Ардын намд ирэх л баг. Гэтэ тэр очков хөөцөлдөг тийм арчаагүй ажлыг Монгол Ардын нам хийхгүй. Та намыгаа хийхгүй гэдгийг яаж мэдж байгаа юм? Танаа нам хийсээр л ирсэн шүү дээ. Яаж жишээлбэл Зөндөө асуудал дээр би ч одоо 17-8 жилийнх нь ерөн зүгээр хоёр намын харьцуул зүгээр хүнээр харьцуулахдаа бол би яг Монгол Ардын намын гишүүн гэдгээрээ одоо хамгаалах үүрэг хариуцлага байдаг л баг. Гэхдээ болж утгүй байгаа зүйлийг хэлэх ёстой. Хэлэх үүрэг хариуцлага нь тэр хамгаалах үүрэг хариуцлагаас би илүү гэж бодож байгаа. Шатараас нь 5 сонгуульд ялагдлаа шүү дээ. Ягаа ялагдсан. Мэдээж олон асуудлууд байсан. Одоо тэгэл авилгал, албан тушаалын юу гэл. Харин залуучтай холбооны хувьд бол эдгээр асуудлуудыг залуу байгаа тэр нь зөв хүмүүжлэлд нь оруулдаг. Эрүүл бодолтой болгодог. Эрүүл бодол буюу одоо нэг эрэм дараатай эх орны эрх ашиг дараа намын одоо юу гэдэг нь те. Энэ авилгал хэл ахвал албан тушаалын тэр шунал энэ дэр хүлээцтэй ханддаг зөв голдролд нь оруулах үүргийг бол одоо би хувьдаа хүлээж байгаа бол гэж боддог. Тэр хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхэд янз бүрийн тийм юунууд бол би ер нь тэгтээ зүгээр Монгол Ардын намыг бол би хүнээр зөвлөвөл алдаж онж яваа хүн шиг л одоо алдаж явж байгаа сайхан Монгол эр хүн юм удаа л гэж би боддог. Олон таван ааш байхгүй. Мэдээж алддаг барьдаг ингээл янз бүрийн юм байлгүй л явах та. Олон таван ааш байхгүй янз бүрийн тийм бүлэг фракц нэтэргээд нэг буруу солгоо юм байгаад байхгүй. Ямар ч байсан эрүүл бодлын хувьд альва асуудлыг эренбэлж чаддаг. Нэм төрөнд улс орныхоо одоо эрх ашигыг нэм төрөнд тавьдаг. Тэрийг хардаг. Та ил тод байдлын тухай гэрэг асуулаа. Би зөвхөн намаа удах юм бол энийг ярьж болнод сайхан ярина би. Би зүйл залтаа, тоо баримтаа, он сар өдөртөө ярьж болно. Гэхдээ энэ цаана Монгол улсын эрх ашиг байгаа. Би тэнд нэг бичлэг үзүүлэхээр бэлдсэн. Тэр бол одоо ерөнхийдөө та хоёрын байнгын хороон дээр одоо харьцаж байгаа харьцаа юм да. За тэгээд найруулагчаа байнгын хороон дээр одоо зөндөл үүдээ чинь сахлаа. Ерөөсөө цаг гаргаагүй надаа. Одоо би үндсэндээ 30 өдөө таныг хүлээж байгаа. Би ч бас ард ирдээ сонгогдсон юм шүү дээ. Тэр ямар хамаатай юм бэ? Өөг та юу яриад байгаа? Та ажиллаа хэлдэг. Өөрт чинь ямар хамаатай юм тэг. Та орон нутгийн сонгуулийн их хурлын сонгуулиар мөнгөөр дорн техник балсан балагчид дуусаагүй. За энэ дээр тактор бичиж авч. Төвчээрээ сонс. Мэдээж шүү. Төвчээрээ сонс. Дуусаагүй шүү. Өшөө хин ярина. За яасан дураар хөөж. Басах болцоолохгүй шүү. За энэ бичлэг дээр та ямар тайлбар юмаар байна? Ердөөсөл маш ингээл юм байгаа юм л та. Хууль хоёр нүртэл болцсон асуудал. Ардс нам Баянгорт Төв аймагт ялахаар төрийн алба хааж байгаагүй хүмүүс бол Ардс намынх л байсан л та. Тэгээ шууд томилогчдаг. Доронтой аймаг бол орон нутгийн сонгуульд ялсан. Олонхын шийдвэрээр Доронтой аймгийн намын орны дарга манай Бадам Сүрэн гэж залуу манай дарга л та томилогдох хэрэгтэй байсан. Харамсалтай нь Ардын намын гишүүн байсан.
Тэгээ угаасаа энэ 2005 оны төрийн албаагчийн тухай хуулийн дагаж мөрдөх журам гэж байгаа. Улсын хурал судалтаа намын байгууллагад орон тооны ажил хашиж байгаа хүнийг төрийн алба хаасан тооцдог. Гэтэл тэр хууль нь болохоор нөгөөдөлдөө үйлчлээд байдаг. Тэгэл бухимдсан. Тэгээ олон өдөр уулзъя гэл тэр ч одоо бараг 4-5 бичиг явуулаад үүдэнд нь одоо туслахмууд нь сайн мэдэн тэ. Үүдэнд нь бөөдөн дээр нь жоохон сууж хүлээж байгаа л одоо 30 гаруй өдөр хүлээж. Тэр ямар хамаатай юм гэж шүү дээ. Тэгээд дээрэс нь таныг одоо Монгол улсын хувийн асуудал би гуйж ороогүй шүү дээ. Тэ. Тойрогоос сонгоцсон гишүүн тойрогтой очино. Чин айл гэрт эзэнгүү байгаатай л адилхан шүү дээ. Тэгэл яг тэр өчнөд төсвийн тухай асуудлууд байсан. Маш олон асуудлууд яасан. Тэгэл зуд болж исэн. Түүмэр гарсан. Айл гэр маань эзэнгүү. Шийдвэр гарах хүн байхгүй. Тэгээ нэг төр урлагч гэдэг нэг хүн тавьчихсан. Тэр нь ажиллаа мэдэхгүй. Тэгэл баахан усуудыг одоо нөгөө шалгаж барайл ингээл ерөөсөө бүр. Тэрэнд бухимдлага авах тэр чинь тэр миний илэрхийл бол хувь номтойрын бухимд би биш гэж боддог. Тэр одоо ч хүмүүс бухимдалтай баг. Зөвхөн намын гишүүд биш. Дорнод нутгийн 100 олон тэмэл бухимдалтай байсан. Тэгээ би дээр нэг сонсч байсан маа нэг одоо хаврын чуулган эхлэхээр ингээд гишүүд маш их бухимдалтай орчдөг. Яг л тэгдэг юм бэл. Ингээ хүмүүстэйгээ уулздаг, ахуй амьдралтаа танилцдаг. Мэдээж асуудал маш их байна, баян байна. Тэгэл ингээл яг ингээ орчдөг юм байл л да. Монгол улсын ерөнхий сайд таныг яг нэг зүйл юу гэхээр одоо энэ ч нэг ширээ зөгтөг гэдэг нэг асуудал байдаг та. Яг тэрэн дээр бол би хүлцэл өтсөн. Миний өдөөс гончиг дээр жухаараа суучсан. Би тэрнийг их хүндэлдэг. Ягарахгүй бас одоо нийгмийн шаардлагаар тухайн үе одоо миний одоо өнөөдрийн насны хэдэн залуучууд зориг зохион байгуулалтыг хийгээд одоо нийгмийн шаардлагыг биелүүлжлээсэн л тэр юмд. Тэг чимээ 4-р анги хөвгт харж л байсан. Тэр усуудыг хүндэгдэг. Тэгээд тэр хүнээс би нэг хүлцэл өгсөн юм аа. Үндсэндээ бол би зарчмын, хуулийн хүрээнд зарчмын асуудал ярьсан. Илүү их бухимдаад байсан юу гэхээр нэг айл гэрийн хэрүүл шиг болгоод байсан нь бухимдаадсан. Би бол Монгол улсын ерөнхий сайд хүн таныг байнгын хорон дээр номтой баярачи дормчуудыг мөнгөөр өгж мөнгөөр яаж гарч ирсэн чиний балаг дуусаагүй гэж хэлсэн дэр би их гайхаад байна л да. Таны тухайн мэдээлэл цуглуулж байгаад сонгуулийн шөнө согтуу би одоо дорночуудад зөндөө мөнгө тараасан гэд нэг тийм Twitter шившээ дээр чинь Facebook. Тэрийг дараа нь устгасан байсан. Тэгэхээр тэр чинь 2 удаа пассвордаа алдаж тоглолцсон л асуудал шүү дээ. Тэ. Өөр хүн ороод юм ярьсан юм. Би хин урсна ч мэдчихэв гэсэн. Тэ. Мэдэлгүй байх тань чи та мэрэгжлүүнтэй сууж штеп чи тэр асуудал чинь нэгтэл нөцтэй. 2 удаа пассвордаа алдсан. Мөнгөөр гэдэг асуудал. Тэгэж дорнтой ард түмнийг тодорхой хэмжээнд бас дормжиж болохгүй. Дорнтой ард түм чинь маш сэхэлэг ард түм байдаг. 2 устай хэлцалгаа. Ууч нийгмийн үед бол маш том бүтээн байгуулалтууд энд бий болж ирсэн. Хүмүүс маш сэхэлэг. Мөнгөний асуудал бол ердөөсөө байхгүй. Тийм одоо би сонсон хэрэгэрлэхээс нь 3 гараад намайг дэд сайд хийж явах үе ажлыг шалгасан гэсэн. Тэгээ шалгаад би тэрийг сонсчод шалгасан бол над дүнгээ тавир би унцаа авна гэдэгт итгэлтэй л гэсэн. Унц тавьсан ч юм байхгүй, мууч тавьсан юм байхгүй, ямар ч асуудал гарсан ч юм байхгүй. Мэдээж тийм бол байхгүй. Тийм эрх мэдлийн хэм хэмжээч дэд сайд байдгүй. Хүн ч ажилд авах хэрэггүй шүү дээ. Өөрийнхөө жолоочийг аавна. Туслах зөвлөх аавна. Өөр хүн авахгүй. Тэгэл хэмжээ хязгаанд болдог. Мөнгөний эрх мэдэл гэж байдгүй. Төрийн нэрээр шийддэг. Тэгээ тэр үед улсын газар шийдэл авчихсан. Тийм бол ердөөсөө байхгүй. Сонгуулийн шинэ хуулиар угаасаа хэмжээ хязгаар заасан. Би өөрийгөө маш зөв менежменттэй бөгөөд яг сэтгэлээсээ иргэд сонгогчтой уулзаад би нэг ийм боломжтой юм аа. Ийм зарчимтай юм аа. Ийм хүмүүжлэлтэй юм аа. Ийм бодлоготой юм аа. Энэ бодлогынхаа хүрээнд ийм зорилготой юм аа. Нэлээд далангуй ярьсан. 8000 гаруй хүнтэй би бичлэн уулзсан. Тэр улсууд надад итгэсэн. Сонгуулийн югаар чинь 240 орчим сая төгрөгийн лимиттэй над 8 сая төгрөг үлдсэн. Би танд нэг зураг үзүүлэх үү? За бас яадаг зүйл. Таны их гой гарсан зураг байгаа. За.
За зураг авчихдаг. За зураг авъя нэрлэгч байна. Энэ таны зураг мөн үү? Мөн. Баавга алдсан. Баавгатай хамт авахсан зураг байна. Чи 20 таан биз дээ. За энэ асуудлыг одоо алдсан л гэж яах шиг байна те. Ер нь хүмүүс тэгж ярьж байгаа. Угаасаа энэ шалгадаад хинбэ гэдэг нь бол тогтоочихсон. Энэ багыг би бол алаагүй. Одоо алаагүй гэж ярьдаг юм л да авлаагүй. Гэхдээ би анчин Ангийн хойтой. Тэгээ хоббич байх те баг наснаас л хойш явжсэн. Зөндөөл учир байдалтай учирчлаа. Анд бол. Тэгвэл сүүлийн үед би их зүйлийг боддог болж энэ бол асар том шүүмжлэл шүү дээ. Алсан алаагүй та хамаагүй байхгүй. Асар том шүүмжлэл. Таашилбал ёс зүйн цагтаа шүү дээ. Twitter дээр жиргэн дээр бол тэ. Эргээд энэ чи өөрөө тийм маш том тийм ёс зүй би ч өөрөө ил тод нээлттэй нийгмийн ажил хийж байгаа хүн. Тэрэндээ бас ер нь цаашдаа одоо сүүлийн үед эргэлздэг болчиход байгаа. Ер нь ан гөрөөний асуудал ер нь бараг зогсоох хэрэгтэй юм шүү. Зөвшөөрөлтэй ам байдаг хуулиараа. Тэр ч бас одоо сүүлийн одоо 3 жил явсангүй. Тэр нь бас тийм эргэцүүлж боддог зүйл болчиход байл л да. Тэрнээс биш одоо зөндөөл юм үзчихсэн. Тулч явж дэггүй байха болж байгаа юм байна. Гэтэ одоо юу гэдгийг одоо ингээл нэг iPhone барьчаал нэг чоннохоо хөөгөөд л машинтай тийм ам бол би хийдгүү. Хийж ч үзээгүй. Яг явбал яг уламжлаараа хамгийн гол нь юу гэхээр эн чинь бичигдээг нэг хууль байдаг. Жаамтныхаа цаг хугацааг харна. Үйлчлэлийн цаг хугацаа харна. Дарга шимийг харна. Тэ? Тоог нь харна. Бас тэр чинь нэг дэгж аягтай. Ер нь бол том дүрм нь бол нүд таних гэсэн бичигдээг хуультай байдаг. Тэгээ харсан болгоно буутахгүй. Тэгээ тэр асуудал дээр ер нь баг энэ янзаар бол ер нь цэг тавих шаардлагатай юм болоо даа гэж би бодож байгаа. За бидний яриа өндөрлөөд цаг дууссан байна. Та хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Эфир талын үнэлттэй. Хүмүүст хандаж гэдэг нь хэдэн минут вэ? За 5 минут. Чуулганы дэгээр. Шуулганы дэгээр. За тэгвэл ер нь та бүхэн ярьсан цаг орчмын яриаг 3 хүрээнд хуваалта. За хувийнхтэй холбоотой асуудлыг та асуулаа. Тэрнтэй холбогдуулж үгүй хэлэх нь зүв баг. Элдэв сураг ажиг сонссноор нав өвдө дүгнэлэг шилмэр. Хоёртны үхээр хэвлэлийн асуудал 2-3 удаа шүндэгдлээ. Манай хэвлэлийнхэн маань өөрсдөө хүнээс ёс зүй хариуцлага хууль зөрчсөн нэтрэ гэж хайж авч яхаар өөрөөсөө эхлэеч гэдгийг би хүсмэр. Дэндүү бас хэвлэл маань хариуцлахгүй байна. Тэрний хортой үр дагавар хүний амьдралд бас тустай шүү гэдгийг бас хэлмээр. Маш хортойгоор тусдаг. Ялангуяа эмэгтэй усуудаар. Та түрүү ингээл асуулаа одоо хүүхэмсгүй нэтэр. Янз бүрийн байдлаар зүгээр жирийн нэг нэ. Одоо жишээлбэл та бүхэн одоо ингээл зүрх зураал дунд нь монтаж хийгээд зураг тавьчихвал үнэн үү? Тэ? Худлаа юм зөндөл явсан шүү дээ. Тэр улсууд чинь цаанаа бас нэг амьдралтай найз залуутай нөхөртэй хүүхдтэй ч байдаг юм уу те. Ингээд тэр маань ингээд маш хурдан үр дагавраас харагдаж шүү. Хариуцлагатай байгаарай. За тэгээд улс төрийн хувьд ер нь бол эв нэгддэг үгийг хэлэхэд маш энгийн, хэрэгжүүлэхэд маш хэцүү. Өссөн үсээгөө Монголын тулгуур, төрийн тулгуур бол хоёр намал байдаг. Энэ хоёр маань бас эв нэгдэлтэй байж одоо ялангуяа нийтийн засгийн хамрал нүүрлж чадхад одоо эв нэгдэлтэй гэдэг нь энэ одоо улс төрийн талаар одоо юу гэдэг зөвлөө чинь нэг улс төрийн таймд дээр баг хамтарсан юм горил залуучууд горлоод байгаа тийм биш. Хариуцлага өөрсдөө хүлээх ёстой. Тэрийг би хэлчихэ. Тэгвэл бас эргээд буруу ойлголт өгчихгүй. Улс төрч хэлээд цаар тогтоох цаг нь бас болжээ. Дэндүү их хоорондоо хэмгэлтэй байна. За адглаад одоо энэ улсын хурал дээр зүв авиргүй үг хэллэг хэлж чинь маш их хэрүүл хийж чинь. Хэрэгдлээгээд бид бинээ л хэмлээд дуусна. Хэн ч хожихгүй. Улс төрд мөнхийн ялагч гэж байдгүй байсан. Ээлж дараатай явдаг.
Тэгээд энэ тал дээр бол сүүлийн үед тэгээд энэ маань юу хил хязгаараад авснаар үндснийхээ аюулгүй байдлаа тэр үнд зүйл рүү ороод идэг болчихжээ. Энэ дээрээ одоо зогсоох цаг нь болжээ. Тэр зүйлийг л хэлмээр байна. Тэгээд одоо залуучуудаа хандаад бас хэлэхэд залуу хүнд сайхан зориг байдаг. Хүнд том даваа бол зөндөл байдаг. Гэхдээ зориг хичээл зүтгэл байгаа цагт бүгдийн сайхан даваа олуулаад авна. Ганц нэгэр бол биш. Улс төрд байгаа хамгийн залуу нь бол одоо би содолик гүшүүн битээр одоо мэдлэг дутах юм бол байдаг, чадахгүй юм бол харин байхгүй. Мэдлэг дутах юм бол байдаг. Тэгээд энэгээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Үеийн залуучууд одоо энэ Twitter, Facebook гэл одоо янз бүрийн ингээл юм одоо төвшөнд байна. Би биндээ бас нэг заадаг, зөвлөдөг, шүүмжилдэг гэхдээ ирүүлэр. Шүүмжлэлд оромжлогдох чинь асар том заагтай шүү дээ. Тэгээд нэг бодлоготой, нэг зорилготой тэр лугаа тэмүүлсэн нэг сэтгэл зүрэхтэйгээр нийлж ажиллахыг л уриалж байна та. За баярлалаа. Ялангуяа хэвлэл мэдээллийн талаар хэлсэн шүүмжих чинь хүлээж авлаа. Санал нэг байгаа. Зүрх мэвч байхгүй, өөрсдөө өмөрх юм байхгүй. Би та нэг зөвлөгөө хэлээд тусгачих уу? За. Та улс төрөөс гараарай. Үгүй. Яагаад? Улс төр ер нь Би дэмий. бол ер нь одоо нөгөө хэлдэг штэ. Хүн болж төрх нь зүүнний үзүр дээр тогтох нэг будаатай зүрлдэг. Тэр хувь заяаг би олж авсан. Энийг би их орон улс төрдөө зарцуулна. Улс төрөөс би гарахгүй. Хэрэг би хууль зөрчөөч ч юм уу ёс зүйн маш том алдаа гаргасан тохиолдолд өөрөө сайн дураар гарна. Тэрнээс биш хэн нэгэн хүний зөвснөр шаардсаар би улс төр шахагдахгүй. Тэмцэн. За тэмц. За баярлалаа үзэгчтэй. Энэ бол 2 дугаар сувг байла. Цензургүй яриа нэвтрүүлэг үгээр төгсөж байна. Ирэх даваа гаргийн энэ цагтаа эрг уулзцгаая. Баяртай. За баярлалаа. За